Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хамтдаа өнөөдөр YouTube-ийн талаар бэлтгэн судалгаа явуулцгаая. Тэд хэрэг хэмжээний мөнгө олдог вэ? Та бүхэн жишээ болох үүднээс PewDiePie хэмээх YouTube-ийн хамгийн их дагагчтай YouTube-чны YouTube хуудсыг та бүхэнд харуулж байна. Та бүхний хааж байгаачлан тэрээр YouTube дээр 80 сая дагагчтай. Маш олон сая дагагчтай. Түүний бичлэгүүдийг тогтмол 7-оос 10 саяын хооронд хүмүүс үздэг. Гэхдээ чухам яаж энэ хүн мөнгө олдог вэ? Бас хэрэг хэмжээний мөнгө олдог вэ? Тэгэхээр social blade хэмээх хуудсан дээр бичснээр бол тухайн хүний PewDiePie хэмээх энэ YouTube-чний сарын орлого 121.9 мянган Америк доллараас 2 сая Америк долларын хооронд. Түүний жилийн орлого 1.5 сая Америк доллараас 23.4 сая Америк доллар хэмээн бичсэн байна. Итгэмээргүй сонсогдож байж магадгүй, тиймээс надад ч итгэмээргүй сонсогдож байна. Тэгэхээр хамтдаа Wikipedia хуудсан дээр юу бичснийг харцгаая. Wikipedia хуудсан дээр түүний талаар маш уртаас урт нийтлүүд бичигдсэн байгаа. Эндээс түүний орлогын талаар хэрхэн юу бичснийг харцгаая. Тэгэхээр PewDiePie-ийн орлого 2014 оны 3 дугаар сарын байдлаар 140 мянган Америк доллараас 1.4 сая Америк доллар зөвхөн 1 сарын Америк доллар ингэж бичигдсэн байна. За 2014 оны 6 сард Wall Street сэтгүүл дээр бичигдснээр PewDiePie маань 2013 онд нийтдээ 4 сая Америк доллар олсон гэмээр бичсэн байна. За түүний дараа 2015 онд Forbes сэтгүүлээс гаргадаг YouTube-ийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтыг PewDiePie 2015 онд 10 сая Америк долларын орлого олсон гэсэн үзүүлэлтээр нэлээд дээгүүр бичигдсэн байна. Тухайн Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтанд ингээд 2016 оны байдлаар түүний орлого 15 сая хүрсэн байх. Гэх мэтчлэнгээр хэдэн саяар нь олдог YouTube-чин юм байна. Чухам юу хийдэг болоод энэ хүн ингэж олон сая төгрөг олдог вэ гэж та бүхэн гайхаж байгаа. Энэ хүн бол ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт босголт хийдэг, эсвэл ямар нэг алдартай дуучин жүжигчин биш. Чухам юу хийдэг нь яг одоо түүний бичлэгийн хэсгээс харцгаая. 30 seconds on counting. 3, 2, 1. Lift off! Are you kidding me? What the fuck? Oh shit! Oh shit! What the fuck? Where did it go? Oh my god! Oh my god! Holy shit! Holy shit! Тэгэхээр та бүхэн харж байгаа бах энэ хүн бол видео тоглоом тоглодог. Түүнийхээ бичлэгийг өөрхөн YouTube хуудсан дээр байршуулах байдлаар энэ олон сая дагагчтай болсон хүн юм аа. Маш олон сая дагагчийн анхаарлыг татаж чадсан хүн зөвхөн видео тоглоом тоглоод. Гэтэ зөвхөн видео тоглоом тоглоод бичлэгээ интернет байршуулад тухайн хүнд мөнгө орж ирэхгүй. Чухам мөнгөний их үүсэг нь юу болох талаар яг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэгэхээр YouTube дээр олон сая дагагчтай YouTube-чдийн хувьд Google AdSense хэмээх програм байдаг. Энэхүү програмд өөрхөн веб хуудас, өөрхөн YouTube хуудас бүртгүүлэн Google-тэй хамтран ажиллаж байна гэж ойлгож байна. Google-с тухайн хүний бичлэгийн өмнө, хойно ч юм уу дундуур нь эсвэл бичлэгийн үеэр тодорхой хэмжээний реклам гаргадаг байгаа. Тухайн реклам хэдий хэмжээний их хүнд, хэдий хэрэг хүнд хүрэн тэр хэмжээгээр тухайн YouTube-чинд маань эргээд ашиг орж ирдэг байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл YouTube-ийн орлогын их усүрийн нэгэн хэсэг нь рекламаас орж ирдэг. Түүний дараагаар тэд өөр бас олон их усүрээс орлого олдог. Жишээ нь энэхүү бичлэгэн дээр PewDiePie өөрийн хэрэглэдэг компьютерийн брендийн шинэ бүтээгдэхүүнийг рекламддаг байгаа. Before this video begins, Origin PC has an exciting announcement. That's right. They announced their brand new thin laptops. Хамхан харж байгаа өөрийн хэрэглэдэг компьютерийн брендийн цоошин бүтээгдэхүүн болох шинэ ноутбукийг PewDiePie өөрийн бичлэгийнхаа өмнө рекламдаж байна. Энэхүү байдлаар бас ямар нэгэн брендийн нүүр царай болох тухайн брендтэй хамтран ажиллаж тэд мөнгө олдог байгаа мó орлогын их үүсвэрээ сайжруулдаг байгаа. За мөн тухайн брендийн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэх энэхүү бичлэгэн дээр гэхэд PewDiePie өөрийн хэрэглэдэг компьютерийн хамтран ажилладаг компьютерийн брендийг танилцуулдаг байгаа. Түүний хэрэглэдэг компьютер нь дөнгөж сайхан рекламддаг байсан Origin хэмээх компьютерийн брэнд гинслэнгээр тухайн хүнийг маш олон сая хүн дагдаг. Тэгэхээр
олон сая дагагчтай хүний хувьд тухайн бүтээгдэхүүний рекламаснаар тухайн бүтээгдэхүүн тэдийчний дагагчийн хэмжээгээр маш олон сая хүнд хүрнэ. Тухайн хүмүүс мэдээж өөрсдийн дагалдаг YouTube-ийнхаа хэрэглэж байгаа компьютер хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг бас хэрэглэхийг мэдээж хүсэх байх. Энэхүү байдлаар бас орлогын их өсвөрөө YouTube-чид маань сайжруулдаг байна. Мөн тэдний дараагийн орлого олдог нэг өсвөр бол өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах. Энд дэр PewDiePie өөрийн логотой хуудас бараа бүтээгдэхүүнийг онлайнаар зарж байгааг та бүхэн харж байна. За энэ дэр гэхэд Ninja хэмээх YouTube-ч байна. За стример бүхэн байгаа. Twitch дээр өөрийн бичлэгээ хүмүүс шууд дамжуулан үзүүлдэг. Мөн YouTube дээр бас бичлэгүүдэд байрлуулдаг стример Ninja гэх YouTube-ч байгаа. Тэгэхээр түүний та бүхэн харж байгаа түүний арт Red Bull-ын бүтээгдэхүүн байна. Энэ хүний бүх бичлэгүүд дээр Red Bull-ын бүтээгдэхүүнүүд явж байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн Red Bull-тай хамтран ажилладаг. Тэдний бараа бүтээгдэхүүнийг олон сая хүнд рекламдаж байдаг. Зөвхөн бичлэг энэ хүн бас л тоглож бичлэгээ байршуулдаг хүн. Гэхдээ хажуугаар нь реклам хийгээд байна гэж ойлгох. Тэр нь тухайн хүний хувьд орлого олж байгаа гол их өсвөр гэж ойлгож байна. За дараагийн YouTube-чдийн хувьд орлого олдог дараагийн их өсвөр бол мэдээж тухайн хүний бичлэгийг үздэг фэнүүд байгаа. Жишээлбэл энэ хүн лайв хийж байх хооронд түүний дагагч түүний бичлэгийг байнга үздэг хүн $5 хандуулсан байх жишээний та бүхэн тодруулж харуулъя. $5 хандуулсан байх жишээний гих мэтчлэнгээр өөрийн дагагчнараас мөнгө орж ирж байгаа хандваар орлогын их өсвөр бас тодорхойлогддог байгаа. Энэхүү бичлэгэн дээр та бүхэн нэгэн бичлэг харуулъя. Энэ дээр гэхэд за энэ Twitch дээр өөрийн бичлэгээ хүмүүст үзүүлдэг нэгэн залууд хин бөөмөд нэг хүн $4,000 хандуулж байгаа бичлэгийг харцгаая. This guy is crazy as fuck. He gotta be on Molly or some powder or something. Хэрэг зүг олдохгүй ямар их баярлж байгааг та бүхэн харж байгаа. Мэдээж хэрэг хичнээн дагагчтай амт төдөж тухайн хүнд орж ирэх хандмын мөнгө их байна гэсэн үг. Энэ бол мөн YouTube-чдийн хувьд хамгийн их бас мөнгөний гол их өсвөр болж өгч байдаг. Түүнээс гадна Google AdSense-ийн талаар та бүхэн дөнгөж сая ярьсан. Google AdSense бол YouTube-чдтэй хамтран ажиллаж тэднэрээр дамжуулан том брэнд бараа бүтээгдэхүүнүүдийн рекламыг бусдад хүргэх байдлаар мөнгө олдог, орлогын хувийг YouTube-чдтэй хувааж авдаг гэж ойлгож болно. Иймэрхүү байна. Тэгэхээр YouTube-чдийн хувьд мөнгө олдог, орлого олдог, орлогын их өсвөрийн тухайд та бүхэн тодорхой ойлголттой болж авсан байх хэрэг мөнгө авдаг. Мөн магадгүй таны хувьд маш их хэмжээний мөнгөний тоог хэмжээ сонсогдсон байж болох юм. Хэн бүхэнд итгэхийн аргагүй тийм хэмжээний мөнгийг YouTube-чд олдсон байна гэж та бүхэн бодож магадгүй хотлоо тоог хэмжээ гэж та бүхэн бас бодож магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Тухайн салбарын байгаа байдал нь энэ гэж өөртөө ерөнхийдөө тайлбарладаг. Тэгэхээр монголчуудын хувьд иймэрхүү байдлаар мөнгө олох боломжтой юм. Монголчууд үнэхээр YouTube дээр өнөөдөр видео байршуулад түүгээрээ мөнгө орлогын өсвөрөө сайжруулах хэдэн саяар нь ч юм уу мөнгө олох боломжтой юу гэдэг талаар бас та бүхэн гайхаж байж магадгүй. Энэ талаар бид дараагийн бичлэгдээ тосох болно. Дараагийн бичлэг маань монголчууд YouTube жижиг алдартай YouTube жижиг их хэмжээний мөнгийг олох боломжтой юу гэдэг талаар дараагийн бичлэгээр хамтдаа ярилцах болно. Хэрвээ та бүхэн миний бичлэгийг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл subscribe төвчлөр дээр дараарай. Мөн subscribe төвчлөрийн хажууханд байгаа хонхны зурган дээр та бүхэн дараарай гэж та бүхэнд би хүсмээр байна. Хонхны зурган дээр дарснаар миний бэлтгэн хүргэж буй бичлэг цаг тухай бүртэнд танд бичлэгийн талаарт мэдээлэл танд цаг тухай бүртэнд очиж байх болно. Тиймээс та бүхэн subscribe төвчлөр дараарай. Мөн түүний хажууд байгаа хонхны зурган дээр заавал дараарай гэж та бүхэнд би хүсмээр байна. Ингээд дараагийн бичлэгээрээ эргөө уулзцахайг анхаарал тавьсан явдал та бүхэнд маш баярлалаа.